Тэгээ энэ санаа яасан гэхлээр зүгээр бас нэг таньдаг герман хүн маань санамсаргүй энэ лүү орж байгаа гэж өөрөө ярьсан. Тэр нөхөр одоо Югослав хаягдсан НАСА улсууд ой модон дотор хайчдаг юм байна бас. Улгаа гарч юм уу юу ч. Тэгсэн тэр газар нь дараа нь санамсаргүй явж исэн чинь тэр хавийн ногоон их сайн оргоцсон байхгүй. Тэгэн гутал гончи юу илээгээл тэгэл бүр нарийн судалгаар ороод ингээл явцсан байлээ. Манай яг үндсэн үйлдвэр бид нар анханасаа хүчин чадлаа нэмж магадгүйгээд 3 шугамны зай барьсан байхгүй юу? Өргөтгөл хийүүлгээд. Тэгээ одоо 2 дахь машина тавьчихсан ч болно. Шаардлагатай бол 3-ыг тавьсан ч болно. Гэхдээ одоо 2 дахь авцарсан байгаа. За энэ бол ингээд Төв аймгийн малчтаас авсан голгоцсон носнууд ингээд байж байна. Ерөөсөө ингээд хараа эний чинь бол авдаг газар байхгүй шүү дээ. Цагааны давдаг шүү дээ. Угаагаад нөгөө өнгө орон, хөвс мэс. А энэ чинь бол хаягдл. Тэгээд одоо манай үйлдвэрийн гол процесс чинь энэгээр явдаг байхгүй юу? Ерөөсөө угаахгүй. Ингээл ерөөсөө энчгээр орно. А ингээ бүр ширэлтсэн ноос байгаа. Энийг энэ задлах машинаар оруулдаг байхгүй юу? Тэ. Германууд чинь санааг нь гаргахлаар яг тэ нөгөө эдийн засгийн хувьд потенциалтай боловс чадaltaй орн чинь энэ төслийг Humboldt-ийн одоо дэтгэд алдартай Humboldt их сургууль гэж үүдэг. Тэрний эрдэмтэд өөр бөгөөд хамтарч ажиллагээд нөгөөтг чинь саналаа тавиад тэгээд төслөө яваад тэгээд мэдээж том зардал гарнаа да. Тэгэхээр тэрийг одоо 50% Европын холбоо санхүүжүүлсэн. Судалгааны ажлынхан 50% холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газар одоо холбогдох яамд нь санхүүжүүлсэн. Ямар ч хамаагүй ноосол юм биш тийм орох юм биш тийм. Ганцхан их шороо бууцал байдаг. Тэрийг нь бас сэгсэрдэг юм байна тий. Ноос угаана гэдэг чинь 2 тонн энийг оруулаад ганцхан тонн л ноос авч байгаа шүү дээ. Угаас ноос. 1 тонн хайчдээ нэг. Хаяг. Тэрээсээ ус юу ч бүдгээгүй тийм л ноос манай хүртэл баггүй юу. Тэр ноос угаах үйлдвэр 2 тонн ороод 1 тонн хаягдлуулаад гараад ирнэ гэж шиг угаасныхан дараа байхгүй юу. Siemens-ийн удирдлагын юу? Ингээ харахад их энгийн байгаа үз. Энд дэвш маш их нав хав. Юу гэхлээр шүү дээ. Үгүй ядаж одоо энэ эргэж байгаа конвейерууд дээ шүү дээ. Эдгээр чи хүртэл тодорхой хугацаатай. Одоо энэ конвейер. Тий. Тодорхой хугацаатай, тодорхой хурдтай. Тэгээд хамгийн гол нь юу яадаг юм? Нөгөө температур механик аргаараа үүсгэж нөгөө нянгуудаа устгадаг байхгүй юу? Бүр 120 градус хүртэл харна. Тийм үү? Тий. Тэр нарийн юмнууд нь юу яаж байгаа? Энэ ноо хав ихтэй юм байна тий. Манай технологи бол дэлхийд байхгүй технологи. Тий, ягаад гэвэл дээд зэрэг гэдгээр. Тэгээд яг хөрөнгө соход ингээл эхлээл нөгөө би ч өөр олон жилийн төрд бас хогширтлал зүтгэж ажиллаж ирсний хувьд ингээл хууль дүрмээ уншиж эхэлсэн. Тэгээд тэнд бас нэг сангийн яам яг экспортоо хийгээд гисэн байгууллагт $100,000 буцалтгүй тусламж өгнө гэсэн хүртэл юу байсан. Ийм бичиг цаас хууль зүйн талаас ямар боломж вэ? Энийг хайгаад гэсэн чи айгүй урамссан байхгүй. Ингээ хийсэн. Хийгээд ирэхэд $100,000 ч надад олдоогүй, юу ч олдоогүй, $1 ч олдоогүй. Хамаг юм шавхаж байгаа барьцсан тавьж байгаа л тэгэл өөрөөсөө чадах хаараа босгоол. Тэгээ 30% нь бол өгжлийн банкнаас зээл авсан. Өөрөөр хэлбэл баг одоо Германы засгийн газар Европын холбооны санхүүжүүлсэн тэр их мөнгө зарцуулсан юуг нь нав хаавыг нь авцраад өнөөдөр нутагтаа бид нар бүр 100% нутагшуулж чадсан. Өөрөөсөө нав хаавтай болцсон. Германч байхгүй нав хаав бий. За ханы ноос энэ орж шүү. За ханы ноос ингээд бордоо болоод байна да. Ингэж гард юм уу? Экспорт нь. Экспорт ингээд 870 хэдээр хэдлээд ингэж явж байгаа. 30 кг-аар нөгөө цаасууд бас явдаг байхгүй. Манайх ингээ бүр битүү байсан цаасууд. Тэрийг гаргацсан сая. Айн тоо. 42 явчихад байгаа юм шүү. Тий, 42 явчихад. Тэгээ манайхаас сая одоо Монгол улс маань 10 их найдын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Тэгээ энэ асуудал нь юу вэ гэх юм бол тэр жижиг дунд үйлдвэрт орлох ёстой 2 тэрбум нь жинхэнэ жидүү эрхлэгч нартаа очихгүй байна, хүрэхгүй байна гэдэг хомдол хаасаагүй их байна. Тийм баг. Таны бодол юу вэ?
ноос ноолуурын холбоо, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны шугамар бид нар ингээд одоо баялаг бүтээх шинэ үйлдвэрүүдэд дэмжээч гэдэг ингээд асуудлаа тавьсан. Ингээд энэ дэмжигдээд ноолуурын салбарт нэг 200 тэрбум зөвхөн ноосонд 70 тэрбум л гэж байгаа байхгүй. Өнөөдөр манад энэ 70 тэрбумаас манайх шиг үйлдвэр дөнгөж ийм сайхан үйлдвэр суурин тавигдаад ингээд анхан дээрээ ингээд бодлоод унчихгүй дэмжихэд бол манайх ноос авахт мөнгө өгчгтэл одоо бид нар энэ 3% зээлээс одоо нэг 2 тэрбумын манад өгчгөөч. Манайх 2000 тонн ноос авчих яа л гэж байгаа. Энийг авчих юм бол манайх бүр одоо ирээдүгөөс ерөөсөө айхгүй болчих. Тийм. Танайх аж ахуйн нэгжил 500 сая хүртэл авах боломжтой л доо. Эргэн 50 сая. Яг гоо тэгэхээр нөгөө яг ноос боловсруулах үйлдвэрийн салбарт нь дээд нь 10 тэрбум олгоно гэсэн бүр тусгаалan төсөв баталсан. Энэ олгож байгаа зээл чи ажлын байрыг дэмжих зээл. Цалингаа тавьж чадахгүй байгаа ч гэдэг юм уу. Бараагаа гаднаас татж чадахгүй байгаа гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ өөрөө ихэвчлэн худалдаач тадруугаа дэмжиж байгаа байхгүй юу. Худалдаач чинь бол Монголд ажлын байр бий болохгүй. Болохгүй. Баялаг бүтээхгүй шүү дээ. Баялаг бүтээхгүй. Тэгээ яг баялаг бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгч нар жижиг дунд үйлдвэрлэгч нар дээр яг очихгүй байна л да. Одоо хараа манайх 10 хүнтэй ажиллаж байгаа. Бид нар 2 тэрбум төгрөг авах удаа шүү дээ. Би бүр баталгаатай хэлж чадна. Манайх 28 хүнтэй бол. Өөрсдийнхөө хувийн хөрөнгөөр тэр ард амжуулгаас ингээд одоо ингээд явсаар 4.5 км эрчим хүчний өндөр хүчтэй шугамыг бид нар өөрсдийнхөө хувийн хөрөнгөөр барьсан. Тий. Одоо эн чинь ингээ харахад хоосон байгаа боловч эн чинь нөгөө кадастрын зургийг харуул битүү хуваарлцсан байдаг. Тийм учраас хүний нутаг дээгүүр явуулахгүйгээд чигээр нь чи явуулж чадаагүй ингээд явж байгаа. Одоо энийг хийж байгаа өртөг зардал чинь нөгөө хөгжлийн банкны зээл санхүүжилт ороогүй. Тэр байтугай бид нар энийг 120 саяар барьчихад тэгээд барьцаанд тавь гэхлээр энийг барьцаанд авч олигтой аваагүй л дээ. Мэдээж бид нар ингээд зилүүд газар эн чи юу ч байхгүй хоосон газар ингээд барьчихж байгаа тий. За тэгэхээр үйлдвэр мэдээж бид тэр хэдийгээр төсөлөө хийгээд ингээд үйлдвэрөө барьлаасан хамгийн чухал юм чи ажиллах хүч тий. Тэгэхээр энэ зилүүд газар мэдээж энд хүн хажууд нэг гэр бариад амьдраад манай үйлдвэрт ажиллахын төлөө байхгүй шүү дээ. Тийм болохоор ер нь ажилчдын байр барина тий. Анханасаа нөгөө үйлдвэрийн одоо дамжлага технологи шугам дээр одоо хичнээн хүн байх уу энэ төр гэдэг бүх юмнууд чи бид нар мэдж байгаа. Тэгэхээр ерөөсөө ажилчдын байр байх ёстой, тогтоодохтой байх ёстой. Ийм зэлүүд тий хоол газар тэгээд ийм амар тав тухтай. Тэмсдээ ингээл зүгээр л гэртээ байгаа юм шиг тий. Зүгээр л одоо ингээл нэг өрөө байранд амьдарч байгаа юм шиг л ингээл шүршүүртээ ороод тий. Халуун өлтөө устай тэгэл зураг телевиз бүх юмтай утас тий интернеттэй. Тэгэл галтгоог ч мэдээж тогтой тий. Хүссэн хоолоо идэж болно. Тэнд одоо ямар хоол байгаа вэ гэж санаа зовхгүй тий. Бүх юмыг бид нар өөрсдөө гараараа бэлддэг болохоор аюул давуу тал. Арвин ургац, эрүүл хүнс, комплекс. Хоньны ноосоор бордоо хийж байгаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай яг одоо танилцаад байж байна. Тэгээ үйлдвэрлэлийн дарга алчинтэй үзэгч та бүхнийгээ уулзуулъя. Хэдэн жил ажиллаж байна энэ байгууллага? За би нэг анх 2018 оноос эхлээд ашиглалтанд орсон. Тэр цаас эхлээл тэгэл одоо үйлдвэрлэл 3 жил гараад тий. Тэгж. Одоо хамгийн анх юу хийж хэлжсэн? Энэ үйлдвэрийг одоо анх баригдахаас гэсэн сонссон. Надад би анх шаавн тавьж хатал тэгэл энэ чинь яасан. Тэгээ Герман руу нэг сургалтанд сууж ирсэн. Тонт хөрөнд сургууль шүү тий. Яаж ажиллаж яаж техник юу гаргаж авах гэдэг нь хэлсэн. Тэгээд дараад нь хүмүүстэй өглөө зааж өгөх. Тэгээ хүмүүстэй зааж өгөх. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. За ингээд малчтын бүтээж буй баялаг тэр тусмаа одоо хоньны ноосыг одоо бордоо болгож байгаа дэлхийд хоёрхан байдаг үйлдвэрийн нэгэн дээр очиж танилцаад буцаж байна. Үнэхээр бахархалтай сайхан юм аа. Тэгэхээр одоо Монгол хүмүүс маань дэлхийн одоо Герман одоо брэнд Германы ноу-хауг одоо ингэж Монгол нутгшуулаад Монголд одоо ийм сайхан үйлдвэр байгуулсан байгаад бол үнэхээр бахархалтай байна. Тэгээ баялаг бүтээгч нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.